За сайн байцгаана уу манай хим ах бодтой ихэр жинлүүр хумхын ордныхны маань 11-р сарын ерөнхий төлөв гэсэн уншлага эхэлж байна. За энэ уншлага одоо миний түрүү уншсан 3 ах бодоос одоо хамгийн бест нь байлаа гэж хэлмээр байна тийм ээ. Энэ бол хамгийн сайхан зүйлсүүд гарсан одоо хамгийн сайхан үйл явдлууд болох ийм сайхан уншлага байна гэж харж байна. За манай хим ах бодтой улсуудын сард бол одоо ажил амьдрал дээр одоо гялалцсан сайхан амжилттай байх нэ. Мөн одоо Victory тийм ээ ялалт байгуулсан ашиг орлого олсон одоо энэ дээр plenty of material things гэсэн байж байгаа. Тэгэхээр зэрэг мөн одоо энэ дээр таны одоо хүсэл биелнэ гэсэн ийм мессеж өгж байна л да. Тэгэхээр би энийг одоо зарим нэг талаараа гэж харж байна тий. За энэ дээр одоо за эдийн засгийн байдал тунд ажгүй харагдаж байна тийм ээ. За энэ дээр одоо магадгүй одоо дотор хүнээ ашиглаж одоо их нийт хөрөнгийг өөртөө татсан байдал харагдаж байна. Мөн одоо энэ дээр маш их эргэлзээ харагдаж байна л да. За ийм гэж юу аах вэ тийм ээ. Энэ бол өстой худлаа байх гэсэн өөрийнхөө бодолд хүлэгдсэн ийм зүйлсүүд л харагдаад байна шүү тий. Тэгэхээр энэ дээр маш сайхан анхаараарай. Ерөнхийдөө бол ноён нуруу ийм сайхан зүйлс тохиолдож байхад одоо хоёрын хооронд жижиг сажиг зүйл энэ дээр одоо эднэр бол одоо надад бол одоо жижиг сажиг асуудлууд л харагдаж байна. Энэ нэг дандаа өөрийнхөө бодолд хүлэгдсэн. Тэгээд их overthinking хийсэн иймэрхүү байдлууд харагдаж байна шүү. За энэ мөн одоо энэ дээр одоо би бас нэг хэлэх ёстой юм гэхээр зэрэг энэ дээр too much гэдэг карт гарсан байж байгаа л да. Тэгэхээр зэрэг энэ дээр хараа та одоо өөрийнхөө тухай өөрийнхөө амьдралын тухай юм уу энэ одоо энэ дээр одоо нэлээд сайхан амьдрал тогтож байгаа аль тал дээрээ ийм байдал харагдаж байна. Тэгэхээр зэрэг энэний тухай одоо хэтэрхийх ярьж байна гэсэн байна шүү дээ. Тэгэхээр нөгөө миний хэлдэг юм гарах гад байна л да. Тэгэхээр ер нь бол одоо чимээгүй сайхан одоо мөнгө төгрөгөө зарцуулж чимээгүй сайхан хайрлаж тийм ээ одоо эдлэж ингэж сурах хэрэгтэй. Хүмүүсийн одоо атаач өтөө энэ дээр одоо харагдчих шүү дээ. Атаач өтөөг дагуулах юм магадлал өндөртэй гэж би хэлдэг тийм ээ. За энэ дээр одоо хэл ам гарсан одоо иймэрхүү юмнууд харагдаж байна л да. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо анхаарай шүү тий. Тэгээ одоо энэ дээр хэлж байна л да. Sit back and listen more. Тэгэхээр зэрэг ярихаа болоод илүү сонсож байл гэсэн үг. Тэгэхээр өөрийнхөө энэ дээр одоо хараа seeking perfection. Ер нь бол яг хоо энэ дээр сайхан хайр харагдаж байна те. За энэ хайртай хүн маань одоо их аятайхан сайхан энэ таны санхүүгийн асуудлыг шийдэж өгсөн. Одоо эсвэл одоо суун гэрлэн гэсэн яриатай ийм сайхан юмнууд харагдаад байна. Тэгэхээр зэрэг энийг одоо заавалчгүй очиж бүх хүнд одоо ярьснаар одоо тэр хүмүүс одоо мэдээж атаархаж байгаа хүмүүс юу наа чинь худлаа эсвэл тэгсэн ингээд ийм хэрүүл өрөөл ийм орж ирэх гэж. Тэгэхээр зэрэг ийм зүйлсүүдээр одоо анхаарна. Энэ дээр одоо амаахан хийшүү. Тэгээ одоо энэ дээр одоо love story гэсэн байж байгаа. Тэгэхээр энэ дээр би одоо once upon a time гэдэг одоо эхлэх нь шүү дээ. Үрдэн цагт гэдэг. Ингээд тэгэхээр зэрэг би энэ их сайхан хайрын түүх эхэлж байна гэж харж байна. Одоо их удаан амьдрах те насан туршдаа амьдрах ч гэдэг юм уу биенийг хайрлсан хүндэлсэн ийм сайхан хайрын эхлэл байж байна. За энэ дээр одоо ялангуяа энэ хүн таны багын найз юм уу ангийн хүүхэд юм уу эсвэл одоо ямар нэг байдлаар та энийг ихэрт мэддэг тэгээ одоо уулзаад л гэнт ийм хайрын түүх мөнх эхэлсэн ийм харагдаж байна. За өшөөс нэмж хэлэх юм гэх юм бол энэ хүн урд нь одоо бас гэр бүлээс одоо салах процесс явагдаж байгаа.
За ийм зүйлсүүдийг одоо олон нийтэд тарааснаар одоо хил ам гарах нь байна шүү. Энэ дээр анхаараарай. За мөн энэ дээр одоо энэ хүн гарч ирснээр таны одоо эдийн засгийн байдлыг одоо та үр ширээ чинь дарсан ч гэдэг ямар нэг байдлаар таны эдийн засгийн байдлыг зохицуулсан харагдаж байна. За мөн одоо энэ дээр нэмж хэлэхэд за энэ хүн бол одоо ийм ноён хүн байна л та. Энэ хүн одоо их бизнес эрхэлдэг эсвэл одоо юу гэдгийг их том албан тушаалд эрх мэдэл бүхий ажил хийдэг тийм ээ. За эхнэр хүүхдээсээ одоо ийм асуудалтай байгаа ингээд тантай уулзраад одоо сайхан хайрын түүх эхэлж байгаа юм бэ. Сайхан дүр зураг харагдаж байна. Гэхдээ энэ хүн урд амьдралдаа одоо хамаг юмаа өгөөд гарсан харагдаж байна л та. Өөрөө л зүгээр ингээд шинээр эхлүүлээл өөрөө гараад ирсэн. Тэгэхээр зэрэг энэ ноён хүн яг энэ хүн одоо once тэ ийм юмыг босгоод явж байсан юм чинь ахаал энийг босгоол амьдэрсэн харагдаж байна. Тэгэхээр ийм юм дээр одоо энэ дээр одоо seeking perfection. Тэгэхээр зэрэг хитрхи perfect төгс төгөлдрийг хайх, энэ хүнээс хайх, эсвэл одоо найз нөхдөдөө муулах, сайлах иймэрхүү асуудлаас одоо татгалзаараа эсвэл одоо яагачгүй эрт дүгнэлт гаргах гих мэтчлэн юм дээр одоо маш их анхаарна шүү. Энэ дээр одоо бүр divine union гэсэн байж байгаа. Тэгэхээр зэрэг энэ хүн бол одоо ямар ч байсан нөгөө одоо хан хүү бол одоо мөнөөсөө мөнөл гэсэн байна тийм ээ. Энэ дээр одоо бас энэ хүн учиртай энэ гэр бүлээсээ салсан таач одоо та хоёр одоо учиртай юу гэдгийг одоо уулзах цагтаа зөв цагтаа уулзсан ийм харагдаж байна. За одоо энэ миний түрүүний хэлсэн ийм асуудлуудаас одоо болгоомжлоорой. Тэгээ энэ дээр одоо их хайр харагдаж байна тийм ээ. За тэгээ одоо яг төгс төгөлдрийг хэдийгээр хайхгүй ч гэсэн энэ дээр одоо төгс одоо лук тэ одоо юу гэдэг лээ маш сайхан царины цанд бас одоо юу нуугдаж байна гэдэг талаар бас судалж үзээрэй, бодож үзээрэй гэсэн юм байна шүү. За мөн энэ дээр одоо энэ хүнийг бол та манифест хийсэн юм аа. Тэгээ таны одоо хүсэн хүлээж исэн хүмүүс. За энэ дээр одоо яг одоо энэ хүний амьдралд ийм үйл явдал болж байна. Одоо та хоёр уулзлаа гэх нэг үйл явдлууд болж байна. Энэ дээр одоо амьдралынхаа балансыг маш сайн барьж хитрхи нэг тал руу явахгүй, хитрхи нөгөө тал руу явахгүй. Ер нь дундыг сайхан барьсан одоо дипломат маягийн одоо тийм ээ одоо ийм л байхыг хичээгээрээ хит их ярьж одоо хит их бүх юмд хошуугаад үрхээс одоо бас болгоомжлоорой гэсэн. Тэгээ мөн бас энэ дэр хүлээцтэй байгаарай гэсэн ийм мессежнүүд байж шүү. За би өөрчнөө хэлье гэж бодлоо. За ингээд эдийн засгийн байдал одоо ямар нэг энэ дотор хүний ашиглаж их мөнгө төгрөг олсон энд одоо бага мөнгө биш харагдаж байна тийм ээ. За иймэрхүү юм байна. За тэгээ ялангуяа энэ дээр одоо анхааруулж хэлэх юм гэвэл энэ хүнийг одоо өнөөдрөөр нь битгий бас харж дүгнээрээ одоо тий өшөө одоо энд бас ургах цацаглах цаг өгөөрөө одоо ийм би одоо бас энэ юм сайхан харцаа ийм сайхан love story болох магадaltaй юмаа гэж хэлчихлээ тий. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо бас дэртэй тэрнгүү энэ дээр хэлсэн байгаа л да. Таныг одоо янз бүрийн чаленжнууд хүлээж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ энэ бүгдийг даваад ард нь гарсан цагт энэ дээр би бол одоо заяаны ханил харж мөн одоо сайхан амьдрал харагдаж байна. Ер нь бол одоо маш хүлээцтэй байгаараа 1-2 сарын дараа 2-3 сарын дараа ч юм уу та бол одоо хоёр нэг гэртээ нүүж орсон эсвэл одоо нэг том алхам хойлоо хийсэн ийм сайхан юмнууд амьдрал сайхан жигдэрсэн таны өнөөдөр асууж байгаа асуултуудын хариу ирсэн ийм сайхан зүйлсүүд харагдаж байна. Энэ дээр бол одоо манай хийм ахваттай улсуудын уншлаг бол одоо хамгийн бэст боллоо. За тэгэхээр зэрэг ингээд та бүхэндээ одоо амжилт хүсье. Миний ярьсан хэлсэн одоо цус болсон гэж найдаа. Ингээд та бүхэн хувийн уншлага сонирхож байх юм бол миний Facebook пэйж болох Монгол Стар тайруудаар орж одоо мэдээлэл аваарай. За ингээд баярлалаа баяртай.